За ингээд 2000 фолловерстэй болчихсон болохоор хост клубээ ярихаар бэлтжиглээ. Сонноос манайх пэйж даасан байгаа. Та хэд маань пэйжээ фоллоудаарай. Азурын тэндээ постуудаа хизээ оруулах, анимуудынхаас сэтгэгдэл, нэмээд манганы үргэлжлэл эдрийг оруулнаа. Тийм болохоор идэвхтэй фолловоо дараад, лайка дараад дэмжиж өгөөрэй. Тэгээ 7 юм нушаад байгаа дуучлаарай. Энд рүү явуулаад аним руу орцгоё. Ерөнхийдөө энэ ангийн маань гол дүр бол энэ бацаан болохоор нь бацаан гэж дуудчихъя. Гэхдээ энэ бацаан ягаад ч юм хост болохыг хүсдэг? Зүгээр нэг хүслээгээд хост болж чадахгүй шүү дээ. Манай энэ бацаан шар үстэг маань хаан чүнхэр гоцоо ястай болохоор л хаан байх. Тийм учраас намайг хост болгоод үг гэд гуйдаг. Энэ үгийг сонсч байгаагүй шар үст маань шууд л зөвшөөрнөө. Яг л урдын адил октоодыг лусын дагингийн хөөргө байж исэн манай хүү харснаа юу вэ лусын дагин гэж хавч юм биш үү гэд бүр шууд хэлчихдэг. Түүнээс болоод нилээд олон свит нэ. Бацаанаас л зовж байгаа шар үстийг манай хоёр ихэр дооглаастэй тэгсэн хэрнээ нэг нэгэндээ ах дүүсийн хайраа харуулна. Тэгсэн бацаа маань харснаа юу вэ ямар заваа юм бэ гээ юм уу өдөргээд тэгснээ хоног маань өөртөө 100 мөртлөө яхаараа ийм том найстай байдаг юм гэж атааргаад харуу хідээ мөргөлцчихнөө. Тэгснээ түүнийг харснаа үнэхээр эмгтээлэг царайдын юм а гэснээ ижил хүснөөг асууждаг. Сандарсан шар үст ихэр маань харуухыг тавьшруулад бацааныг чимээгүйх аргалчихнаа. Юм заах гэж бүр юу ч заасан болж бүтэхгүй аашин гэж авах юм алга. Үүнээс нь болоо шар үст маань ууралсандаа түүнийг хорж өрхдөг. Гүй тэгсэн манай бацаад маань нэг л сэжигтэн ямираад ахчин одоо л зааж өгөхгүй бол болохгүй амжихгүй цаг үлдсэнгүүгээд гутраад байдаг. Тэгээ дахиад шар үстийн мон толгойг эргүүлээд заалгахаар болноо. Бидний мэдж байгаачлан хост клуб маань дотроо нэлээ олон төрөлтэй хаан, дог, твчээргүй, лолита, чөтгөр гэх мэтчлэн мэдээж манай харуухийн маань бол байгалаараа төрөл. Тэгээд түүнийг ямар төрөл болох уу гэд ярилцаж байсан ренге маань гараад ирдэг. Сул байна. Иймэрхүү хүүхэд муу хүүхэд байх ёстой гэд алж өгнө. Гэсэн ч бацаа маань энэ аргаар эмэгтэй хүнийг баярлуулна гэдэг худлаа гэж цухтаад өгдөг. Харуухийн маань түүнийг нэг л биш байна. Цаг бага байгаа гэсэн нэмээд тэр хэлэхдээ түүнийг гэсэн. Тэгэхээр яа харахгүй нэг хүн байгаа болтой гэд шар үстэд хэлдэг. Ийхүү манай хэд төлөвлөгөө боловсруулсан ба энэ төлөвлөгөөнд оролцох 2 хүн бол харуухи болон хооны 2 маань. За тэгээд дунд болон бага ангийн 4 товцсон өмссөн манай 2 маань багчуудын сургууль дотор нууцаар нэвтэрнэ. Гэхдээ яг үүндээ харуухи маань заавал хувц өмсөх шаардлагагүйсэн манай шар уст маань өөрөө харахыг хүсээд л өмсүүлчихсэн байсан заяа. Ангид хинч байхгүйг мэдсэн манай хэд зүгээр л алхаж орж ирдэг ба үүнийг харсан харуухийн маань өөрийг нь зүгээр л ашиглаж байгааг анзаардаг. Тэгсэн хажуугаар нь багш өнгөрдөг ба манай эд маань нуугднаа. Хэдий баяа айлын хүүхэд байсан ч сургуульд нууцаар нэвтгсэн баригдах юм бол нэлийн том асуудал орох гэж. Тэгээ манай эд маань муудалцаадсан манай охин маань чимээгүй хамаа хаагаараа үгүй бол баригдчих шүү гэсэн бүр энэ 3-ын байгаа царайг л харчих. Хитрхи хөөрхий юм гээд гацж ирхэн. Ангид байсан зургийн ачаар бацааныг төгөлдөр уурны дугуйлан явдгийг мэдээд түнлөө очноо. Тэгсэн бацааны маань баярлах гээд байгаа охин энэ болж таардаг. Угаасаа аавынхаа ажлаасаа болоод удахгүй Герман руу явах байгаа мэлээ. Үүнийг хийдсэн мэд маань бацааныг шууд аваад явчихдаг. Тэгээд шар ус маань хатуухан хэлнэ. Чиний баярлуулах гээд байгаа охин чинь бусад октод биш ганцхан тэр охин чинь мэддээ. Хостод бол бүх октодыг баяртай байлгахын тулд оршдог. Чам шиг ганц нэгнийг хайрлах биш. Чиний хайж байгаа нэг нь цэвэр хост биш зүгээр л эр хүн гэсэн бацаа маань аль хэдийн ороодчихсан одоо амжихгүй гэж хэлдэг. Шар уст тэр охины тоглож исэн ая чи мэднэ үстэй. Тэр охин чамтай хамт тоглохыг хүссэн байхгүй юу? Тийм болохоор би чам заагаад өгье. 7 хоногийн дотор чи сурах болно гэсэн бацаа маань амар гайхдаг. Яагаад зааж өгж байгаа юм гэсэн. Чи миний шав үстэй гэснээр манай хүү маань суралцнаа. За тэгээд 7 хоногийн дараа манай залуу маань өөрийнхөө хайртай охиноо дуудаж сүүлийн удаа хамт төгөлдөр ураа тоглодог. Хинаг Герман явснаас хойш манай бацаа маань байнга мэйл солилцдог болсон гэдэг ба түүнийг үнэхээр хартай болохоор ийм хөөрх их нэртэй хамт байгаагаа хэлж чадахгүй гэсэн манай охтууд бүгдээрээ догтлоноо. Йоо чи миний дүү байсан ч болоосаа гэд тэгсэн шар ус маань бүр амар хартаж юм. Үгүй тэгээ миний шав байлаа гэд миний бүх хөвшлүүлэгчдийг булаана гэж юу байсан юм бэ гэд манай бацаанч охтуудын донд алдартай байх ч амархан юм даа гэсээр манай ихний анги доосна.
Харухыг манай хэд маань шууд сургуулиас нь хулгайд аваад явчихдаг. Тэгээд хаашаа ирсэн гэсэн хуурамч цэцэрлэг буюу оторой гэр бүлийн эзэмшил газар хүрээд ирдэг. Манай охиныг зүгээр л хулгайч авчрангуудаа хувц салхи хөрөөр оруулчихсан юм байлээ. Тэр дотор нь бүр байхгүй хувц гэж алга. Одоо энэ харааж байгаа хувцыг л харчих. Гаднаас нь сонсож байсан шар ус маань хүртэл бүр ичээд ухаалтаж орхиноо. Үгүй тэр өмсөх хувцыг л харчих бүр зохиож энэ дээр тэгээд манай залуу маань гарч ирснээ шууд хараад бүр амар ичээд тэгээд дээр нь цамц өгсөн юм байлээ. Охид зөвхөн гэрлэх үедээ л арьсаа харуулж болдог гинэ. Харухын маань усан сан ийм том байж яадаг юм хийлдэг усан сан байгаад л болно ш гэсэн манай хоёр мэдтгүү. Манай охинч өрсөж үзүүлсэн чинь наа чи хийлдэг усан сан биш зүгээр завь юм шүү. Тийм жижиг усан сан гэж хаа байсан юм гэсэн манай охинч байгаа штэ жоох хөхөд тоглолдог гинэ. Манай хоёрч тэнийг юм бэ гэсэн шар усны хурж ирсэн. Харухи усан сангийн усан сан л гэж бэ битээ түүнийг хичээгээд гэж авдаг. Манай охин маань бүр доромжлуулж байгаа санагдчихлаа гэж хэлж байсан. Манай хоёр их маань чи яагаад харухи тийм хувцас өмсүүлсэн юм? Уг нь чи харухигийн усны хувцастай байгааг хармаараа ингэж орилж байх хэрэгтэй юм шүү. Арай эсвэл харухигийн арьсыг өөрөөсөө өөрхөнд харуулахгүйгээр нууцсан юм уу гэж бүр тоглож гарнаа. Гүй тэгсэн аавын хувьд асан хамгаалагчийн хувьд ерөнхийдөө ойлгомжтой зүйл шүү дээ гэж тайлбарлаж өгнө. Та нар энэ харухигийн реакшнг л харчих. Тэгсэн Рингаман дахиад л нэг газраас сул байнгийн гараад ирдэг. Харухи мач энэ бүр хаасаагүй байд юм уу гэд нөгөө хоёр ихэрч бүр тассан болтой. Тэгсэн хоёр ихэр маань шар үстээс эмэгтэй хүн тийм хувцас өмсөө зүгээр юм уу гэсэн харснаа тэр юм чинь зүгээр юм биш үү гэж авч ийн. Яагаад Ренги санаанд гарч ирсэн гэсэн чим манай хооны маань дүнсээ өгүүлбэр авахтаа төгсгөлт нь би гэж өөрийгөө тодорхойлж өгсөн байдаг. Өмнөх ангид өөрөөсөө жоох хүүхдүүд дээр л хүссэн болохоор өөрийгөө ер нь сайжруулсан юм билээ. Тэгээ явахдаа тайлбарлалаа үнэхээр гүн тайлбарлаж өгсөн шүү гэсэн манай хэд ойлгож байгаа юм байдгүй. Хоёр хэр маань бөөндөө усаар байлж тоглоё гэсэн шар ус маань тийм жоох хүүхдийн тоглоомоор яад хэлгэж авч байна. Тэгсэн гинж манай хоёр их маань Харухыг тэрж аснаа хоёлаа гэрлээ басараа автомат хий гэсэн шууд бууга аваад цэнгэлж байна. Харухыг энэ хоёр чөлөөтэй гэрлийг бол зөвшөөрөхгүй л гэж байна. Усаар байлж агаад гадлын хальсанд халтраад шар уст маань нэг юм мөрөгчгнөө. Тэрнээс болоод нэг давалгаа үсээд Хори сэмпай маань урсаад алга болчихдог. Манай хэдч Хориг үцгийг бүгдээрээ баруун тишээ гүйдэг. Тэгсэн тэнд матар байна. Манай хэдч бүгд цухтаад арай өөр газар олдог. Тэгсэн ч тэнд матар байдаг. Ер нь хаашаач явсан матар байдаг заяа. Яагаад энд матар байна гэсэн нүдний шилт маань халуун орны газар болохоор матар байх нь аргагүй. Гэтэ одоо байршил сална гэдэг хэцүү. Дизайн народтай ярилцсан юм уу? Сайхан мэдээлэл олж өгсөнд баярлалаа гэж авдгийн. Ууг нь тэр цаан чинь хүн живээд агамчтэй тэгсэн нэг маань бүр газрын зураг хараад бүр амар тайван байна. Хооны сэмпаийн урссан хэсэг нь ширэнгөө ойхтэй матрас жилүү аюултай зүйлс байх магадaltaй. Тийм учраас Хооны сэмпаийг аврангаа гэмтэхгүй амьд гарч ирэх төлөвлөгөө маань эхэлнэ. Мори сэмпайч зүгээр юм шиг төв царайлаад алхаж байх ч Хооны сэмпай санаа зовсондоо бүр амар хайн гоцсон байдаг. Гинэд ханахуйлаад явсан нүдний шилт маань юу вэ? Хуйлсхийн цаг уу гэж авж ийн. Тэгээд бороо асгараад манай хэд сүйдрвч нуугдах ба Мори Конигийн үеэл гэж мэддэг. Дээр үеэс хойш Ханазука гэр бүлд Мори гэр бүл үйлчлсээр ирсэн байдаг. Гэсэн ч хоёр үеийн өмнө тэдний гэр бүл гэрэлсэн болохоор үйлчлэх ёсон байхгүй болсон ч Мори Хоны сэмпайг дагсаар л байдаг гэж байна. Манай Харухи ч Мори сэмпай санаа зовоод Хоныг зүгээр гэж татваруулдаг. Тэгсэн толгоон дээр нь гараа тавингуудаа мэдээж тэгэлгүй явах уу гэсэн шар ус маань Мори сэмпай хүртэл Харухиг аа болох гээд байгаа мó гэд амар тэнэг гайхнаа. Аав гэдг нь ч үхсүүгийн. Үгүй тэгсэн Мори сэмпай Хоны сэмпайын байгаа газраас эсрэг зүг рүү яваад идэг. Манай Харухич үгүй эсрэг талд байгаа гэсэн Мори маань үгүй энд байна гэж хэлдэг. Манай Харухич ганцаараа явчихгүй гэж араасангүйгээд тэгээ замдаа төөрчгнөө. Гэсэн Мори сэмпай маань буцаж ирээд Харухиг маань хэврээд явдаг. Нөгөө хэд маань Мори болон Харух хоёрыг байхгүй байгааг анзаардаг. Тэгсэн нүдний жилтийн маань найз нь гол руу урсчихсан. Тэгээ жижиг битээ хүү байгаа түүнийг олоорой сэжигтэй бүхний бүгдийг нь устдаг гэд амар айрам шиг юмуд бүгдээрээ гарнаа. Гүй тэгсэн нөгөө жижиг битээ хүүг маань Харухи гэж андуураа Мориг маань сэжигтэй итгэхэд гээд итгэжчихдэг гэсэн хэргийн эзэн чинь өө нэрээ өөр хүмүүстэй байгаагаа хэлээгүй мэ за яах вэ гээд орхичдаг заяа. Харухиг маань заах гэсэн Мори маань шууд цохиж орхидог. Тэгээ бүгдээрээ Мори руу дайрах гэсэн цаанаас манай Хоны сэмпай маань үсрээл ороод ирдэг. Тэгээд яасан гэж Хоны сэмпай маань бүгдийг нэг дор хусаад хачдаг заяа. Бүгдийг нь ялган үснийхаа дараа найзуудын минь нэрлэж болохгүй ш тэгээд айгүй хөөрхөн зогсчихсан. Манай нөгөө хэд маань хүрээд ирдэг. Тэгснээ шар үст маань шууд санаа зовсон шүү гээд л хэврээд авдаг. Тэгсэн хоёр хэр маань Хоны сэмпай ямар зөөлөн андаа вэ гэж авч ийн. Манай охинч гайхсан чам
Яг үүндээ Хоны Сэмпайгийн Ханина Зукаги гэдэг гэр бүл чинь тулааны урлагаараа амар алдартай гэр бүл гэж байна. Тэгээд болоогүй гэр бүлээс хамгийн аюултай нь манай Хоны Сэмпай гэж байгаа. Дунд сургуультаа карате боломжуудоор дэлхийн авраг авч байсан л гэж байна. Мори Сэмпай хүртэл кендогоор улсын аврагал гэж байна. Нөгөө зодуулсан сэргүүцчин бүгдээрээ үе дамжин уушлах гуйнаа л гэж авч байна. Харугийг хамгаалсан Мори сайн байна гэ манай Хоны маань илдэг. Бүх юм дуусны дараа манай хоёр ихэр маань тэгж байгаа далай орё гэсэн шар ус маань далайд Харуухи дургу гэсэн чи Харуухи маань далай бол зүгээрээ. Иймэрхүү хуурамч зүйл муухай ч гэсэн далай бол үзэсгэлэнтэй. Тийм учраас далай бол зүгээр гэсэн шар ус маань за тэгвэл дараагийн зогсоол далай гэд бүгдээрээ далай явахаар болсноор манай 7 дугаар анги төгсөж байна. Иймэрхүү та бүхэндээ 6 7 дугаар анги хүргэлээ. 8 дугаар анги хүрэх гэсэн нэлээд оройтох гэдсэн болохоор дараагийн удаа хүргэе заяа.